2 сарын 11-нд бол нарийн төлөвлөгөө гарч ирнэ дууссан. Бидэнд одоо хугацаа бага байгаа учраас нэлээд шахуу ажиллах шаардлага үүсэж байна. Долоон сарын 11-ээс 11 гэдэг өдөр тогтоосон ба тэгээд бид 7 сарын 11-ээс 13-ны хооронд дэлхийн адууны өдрийг одоо Монгол улсад тэмдэглэхээр одоо зорж ажиллаж байна. За энэ нь болохоор эргээгээд бид нөгөө Монгол адууг одоо дэлхийд сурчлах, үүнтэй холбоотой Монгол соёлыг дэлхийд сурчлах, уламжлалыг сурчлах, бас аялал жуулчлалын томоохон одоо бүтээгдэхүүн болох боломжтой тул үүнтэй холбоотойгоор одоо шилмалчдын амжиргааг хэрхэн яаж сайжруулах уу? За нөгөө цахим платформыг яаж хөгжүүлэх үү? За эргээгээд үүнтэй холбоотой контентуудыг ямар контентууд хийж болохоор байна. За гадаадын зочид төлөөлөгчдөг одоо ямар зочид төлөөлөгч урьж оролцуулах уу? За үүнтэй холбоотойгоор одоо нэг зохион байгуулалтын ажлууд гэдэг бас томоохон ажлууд хийгдэж таарна. За мөн одоо дагаад бас төсвийн асуудлууд бас яригдж таарна. Тэгэхээр 2 сарын 11-нд бол нарийн төлөвлөгөө гарч ирнэ дууссан. За тэгээд үүнтэй холбоотой төсөв бас гарч дуусах байх. Тэгээд 7 сарын 11-ээс 13-ны хооронд одоо энэ дэлхийн адууны өдрийг тэмдэглэнгээ 13-ны өдөр одоо уяачдын наадамтай одоо хамт тэмдэглэх байдлаар зохион байгуулахаар одоо ер нь төлөвлөж байна одоогийн байдлаар. Монгол адууны өв соёл ёс заншлыг хадгалан хамгаалах, өргөжүүлэн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх талаар ингээд тал талын ажлуудыг бид төлөвлөөд өнөөдөр ярьлаа. Ер нь бол шадар сай дээр ахлуулсан энэ ажлын хэсэг маань 7 ажлын хэсэг байна. Дэд ажлын хэсэг. Энэ тухайн үйл ажиллагаа зохион байгуулахаас нь ахуулаад морин засал эмчилгээний төв байгуулах хүртэл ингээд 7 ажлын хэсэгтэй бүх ажлын хэсгүүд бүгд сонслоо. Бидэнд одоо хугацаа бага байгаа учраас нэлээд шахуу ажиллах шаардлага үүсэж байна. Манай яамны хувьд бол 2 томоохон ажлыг хариуцж байна. За нэгдүгээрт бол одоо морьтны соёлын хүрээг зохион байгуулах. За энд бол одоо ЮНЕСКОгийн соёлын биет бус үеийн 7 айс авийн хүрээнд бид нар одоо адууны өв соёлтой холбоотой ийм хүрээг хэрхэн зохион байгуулахын гэдэг асуудлууд энд нь одоо ямар агуулгууд орохын, ямар төсвүүд байх юм бэ гэдгийг танилцуулсан. Хоёр дахь том ажил нь бол одоо морьтны парадыг зохион байгуулах ажил байгаа. Тэгээ бид нэр одоогийн байдлаар ажлын хэсгээр яригдж байгаагаар одоо 50 гаруй улс орны зочид төлөөлөгчд ирж оролцох одоо энэ адууны өв соёлтой холбоотой энэ хүмүүс ирж оролцсноо. Монгол улсын ерөнхийлөгчөөс бас олон улсын адууны өдрийг Монгол тэмдэглэж ийм тогтоолыг гаргасантай холбогдуулаад адуу эмчилгээний талаар, морин эмчилгээний талаар Монголын уламжилт хийсэн түүх соёлыг бүтээж тийм ээ эмчилгээнд оруулах, эм төвийг байгуулах тал дээр одоо 2 дахь удаа хэлцэж байна. Энэ ажлын хүрээнд бас ажлын хэсгийнхнээс адуу морин эмчилгээний төвийг одоо тусад нь байгуулах 4 байршлын асуудал яригдсан.